Энэ одоо Shiba Retaro гэдэг энэ Японд өөрөө их алдартай, Японы маш олон одоо уншигчд энийг одоо номыг унших дуртай, алдартай юм. Тал нутгийн тэмдэглэл гэдэг яг энэ номонд манай одоо Монгол эмэгтэй. Гэтэ зөвлөлт холбоот улсын Читагийн Бурятад төрсөн хайлаарт суралцаж Япон хэл эзэмшсэн, хайлаар тохноо төрүүлсэн. Нөхөр нь бол Японд төгссөн хүн. Япон боловсралтай. Нөхөр нь одоо явах боломжгүй. Тэгээ өөрөө охин аваад Монголд орж ирсэн. Тэгээд одоо энэ номын баатар эмэгтэй юу? Энэ баатар эмэгтэйгээр одоо төсөөлүүлж Монголын түүхийг одоо бичсэн. Энэ их гайхалтай ном. Би тэгээд бас сайхан тохиолдлоор энэ хүнтэй бас охинтой танилцаж, Москвад уулзаж байлаа. Тэгээд манай аав энэ Цэвмаго хоёр малчтаа ингээд орчуулагч хийгээд бид малчд аваад явж исэн. Эмийн голын хүүн төрсөн. Эмийн охин Ленинградын техникийн их сургууль сурч исэн. Би Киевт. Тэгээд дөрвөлээ уулзаад тэг манай аав ярьжсэн маш сонин хувь тавилантай эмэгтэй. Өөрөө Монгол одоо үндэстэр үзэл өөрөө монгол хүн гэдэг тэр сэтгэлийг тээж ирсэн их сонирхолтой хувь тавилантай амьдралтай хүн байгаамаа гэд ярьж ирсэн. Тэгээ энэ одоо тал нутгийн тэмдэглэл гэж номон дээр хятад их сурвалжийг барьсан. Тэ эртний одоо хятадын байлдаант одоо Жаа улсын одоо уулийн ван өөрөө тэр өмдийг өмсөе. Өөрөө өмссөн. Бүр тэр ордныхан дургуутсан гэж энэ дээр. Тэгээ энийг дургуутсаад одоо хятадд энэ зэрлэг бүдүүлгийн одоо хувцсыг өмсөх гэлээ. Тэгээ тэрнээс болж бүр авгаах нь өвчний одоо өвчтэй байна гэдэг нэрийдлэр үүдэн гэртээ оруулахгүй. Одоо өөрөө гуйж аргадаж одоо хүүгийнхаа багшд бүр тэр умардын хуучуудын одоо хувцсыг бүстэй, дум бүстэй шиби гэдэг. Тэр бүсний аралтай ингэж өгсөн. Одоо ухуудаг гэж түүхэн тэмдэглэл хятадын их сурвалжийн тэнд бол одоо хятадын цэргийн хувцсанд хувьсэл хийсэн хүн гэж одоо энэ уулийн банк бол одоо үздэг тухай Shiba Retaro энэ бичсэн байдаг л дээ. Тэгээд одоо өмд бол яхарахгүй хүмүүчүүдийн өмсгөл одоо урт түрээтэй өмд, урт түрээтэй гутал